Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Зохиолыг бичсэн Ц. Мөнх жаргал. Адал явдал аимшигын зохиол. Бүгд бүтэн хувилбараар орлоо. Миний охин. Нэгдүгээр хэсэг. Доод дээд давхартаа тус бүр дөрвөн өрөөтэй. Энэ хоёр давхар байшин бол болдынх. Түүнийг мэдээ орохдол энэ хоёр давхар дүнзэн байшин байсан. Тэрч бүхэл тэрээр энэлэгт биш. Энэ байшинд л мэндэлсэн. Гэхдээ тэрээр ихийг ямар хүн байдгийг огт мэдэхгүй. Бүр зургийг нь ч хараагүй. Түүнийг мэдээ ороход зөвхөн аав доржин л байсан. Одоо ч хамт амьдарч байгаа. Гэхдээ одоо энэ ханхай том байшинд хоёулахна амьдраагүй. Болдоо аль хэдийн гэрэлсэн. Гэхдээ бүр хоёр ч удаа гэрлэж эхний ихнэртэй хаягдахдаа нэг хөөрхөн охинтой хоцорсон. Харин хоёр дахь ихнэр нь хүүхэд төрүүлэх боломжгүй учраас түүний охиныг Бурханаас өгсөн том бэлэг хэмээн өөрөөсөө гаргасан мэт маш их хайрлан өсгөж буй. Ерийн айлын аз жаргалын ганц нарна нь тус охин билээ. Охин бол тус гурвын амьдралынх нь утга учир нь тэд зөвхөн амин ганц охиныхоо төлөө л амьдарцгааж байгаа. Ийм л нэгэн айлын эхнэр нөхөр хоёр 5 настай амин ганц охинтойгоо үдийн ундаун өрөм тавьсан гамбар амтархан зооглон сууцгааж байв. Гэтэл хаалга гэнэт цэвхийн онгойж хамар хашааны хар өвгөн нэлээн халамцуу орж ирмэгцээ. Босго дөнгөж даван зогсоод тус гурвыг ер бусын улаан нүдээр нэг гүйлгэн харснаа. Цайгаа ууцгааж байна уу? Тийм ээ. Та наашаа суугач цай уу? Хэмээн цэцэг босгод хар. Үгүй. Би их яарч явна. Аав чинь байна уу? Би аавыг чинь авч явахаар ирлээ. Өвөө байхгүй. Дамиран өвөөгийн очихоор явсан. Та өвөөг хаашин дагуулж явах гэж байгаа юм бэ? Хэмээн охин ууж буй цайгаа барьсан чихтэй өвөгний нүдөөд ихэд сониучирхан харж асуухад хар өвгөн түүн рүү хорсолтой харснаа хүйтнэр мушиж. Эх хол авч явнаа. Чи тун удахгүй мэднэ. Гэж цаанаал нэг жихүүн өнгөр хэлв. Тэрээр хааныг орж ирэхдээ охин руу нь яг л ингэж харж мушийн харцдаг учраас болд цэцэг хоёр түүний хачин байдалд огт эвгүйцсэнгүй. Охиныг нь хөөрдөн тоглож байна гэж л ойлгоцгоо. Би яарч явна. Аавыгаа ирэхээр намайг дуудаж байна гэж хэлээрэй. Хэмээн өөдөөс нь шоолонгой ширтэн суух болдод хандан хилээд гараад явчих. Марзан өвгөн шүү. Гэж түүнийг гарсны дараа болд шоолонгой мушийн хилээд гартаа барьсан аяхтай цайгаа балгав. Дамиран өвгнийх рүү явсан дорж нар шингэгт өгөж байхад гэртээ буцаж иржээ. Тэгээд халуун ам бүлээрээ оройн хоол болох гурилтай шүл амтархан идэнгэн ойр зурын юмс ярилцсан сууцгааж байтал хажуу хашаан дотроос Доржоо гэж хагирган сөөнг дугаар дуудах нь нэлээд тод сонсогдоход өвөөгийнхөө дэргэд хооллон суугаач охин. Өвөө, таныг гадаа дуудаад байна гэж түүнөөд харан хэлээд амандах хоолойг үд хийтлэн залгив. Доржч бас амандхаа хэд зажилсан болоод залгиснаа. Харгуйл байна. Дуун ямар хачин сөөнг болчихоо би. Нөгөөхөө дахиад хүртчихсэн бололтой. Хэмээ мушихад болд. Нэрэ хэлэхэд таг мартчихжээ. Таныг харгуй асууж өдөр орж ирсэн. Надаар яах гэсэн юм бол? Хэмээн дорж өвгөн
Хүүрүүгээ харан асуухад ач охин нь таныг их хол авч явна гэсэн гэж аавыгаа амнийхээс өмнө өрсөн хэлв. Өвгөн ач охиноо хөөртөн харж их хол гинэ. Өвөг нь тэгээд хаашаа авч явна гин. Мэдэхгүй. Хаашаа гэдгийг хэлээгүй. Ингэж ач охиныг нь хариу хэлэхдээ зэрэг хамар хашаан дотроос хөөе. Доржоо. Чамд чих байна уу? Хуурдан гараад ирээч. Хэмээн хар өвгөний ууртай хашгирхан дахин сонсогдов. Энэ хар өвгөн бүр боож өгөх шивт. Гарахаас та гэж дорж шоолонгүй хэлээд гартаа барьсан халбага ширээн дээр тавиад гадагш гарч хамар хашаа руу харвал саяхан л боож өгөх шахтлаа хашгирч дуудаад байсан өнөөх хар нь харагдсангүй. Харин амбаарынх нь хаалга хаагдж буйн хашааны завсраар хальт харагдваа. Дорж түүний гертээ орж байна хэмээн ойлгоод хөөе хараа гэж тэр зүг яарныг дуудсан ч цаадах нь эргэж гарч ирсэнгүй. Харин өөч дуугарсангүй. Дорж түүнийг дахин нэг хашгиран дуудаад хэдэн хором хүлээн зогсож байгаад эргэж гарч ирэхгүй болохоор нь герт нь орохоор хашаанаасаа гаран алхасаар түүний хашаанд орвол айлын хар нохоо нэг хуцсан ухас хийснэ. Хэд хоноод нэг орж ирдэг хөршөө таниад чимээгүй болж өөдөөс нь шогшин ирээд түүнийг даган амбаарынхаа үүднд буцаж ирв. Дорж хар өвгөний байшингийн хаалгаар ороход хамар өөд нь танил таагүй өнөр хан хийвэ. Доржид яг л ялгадас үнэрлсэн мэдрэмж төрсөн учраас өөрийн мэдэлгүй ярваач. Зааван хог. Өмхийгөө өмдөндөө гаргачихад намайг дуудаад байсан юм уу? Гэж шоолонгүй хэлээд томороо руу шууд алхан орно. Гэвч тэрээр босго даваад л зүрхээ зогсох төгтөл айн зочиж. Тэнгэр мэнэ гэж өөрийн ирэхгүй дуалдан зогтсон. Учир нь дөнгөж саяхан л өөрийг нь дуулаад гертээ орох шиг болсон хар өвгөн хоймрын хуучин модон орон дээрээ хоёр хөлөө баруун зүг жийж суусан чихтэй үхээд зогсохгүй. Бүр үнэр орчихсон байхан дэрээ. Хар өвгөний амнаас нь гарч ирээд аманд нь багтаж яттлаа бамбай хөөсөн хилэн нэлэн хүйдээ өтөд хүн харахын аргагүй амар болчихсон бай. Хамгийн аимшигтай нь түүний хоёр нүдийг идэж дууссан жижиг цагаан өтнүүд ухар хайданд багтаж ядтлаа чихэлдэн яр загнаж байх бөгөөд багтгаа байсан зарим нэг нь доош унаж байгаа харагдав. Ялаа батхна гэж тоймгүй. Өтний том ялаанууд дүнгнэлт нисэж зарим түүний нүур хамар духан дээгүр нь гүйлдэн. Тэр үнэр танар гэж хүн тисхийн аргагүй хан хийж бай. Хүн болсоор ийм аимшигтай юм үзэж байгаагүй дорч. Энэ байдлыг нэг хальт гүйлгэн хараад Борхан мэнэ, тэнгэр мэнэ гэж түүн рүү гөлийсэн чихтэй сулхан бувтнаад үүд рүү эргэнгүй. Төөнийг ийм гүйсээр үүдэнд хүрэхийн өмнө Доржоо гэх баригл сөнгөдөө яг ард нь гинэд гарав. Дорж үнийг сонссон даруйда пал хийтлээс очихдоо өөрийн мэдэлгүй эргэд гарчихваа. Гэтэл дөнгөж саяхан л орон дээрээ суугаагаараа үхэд өтний хоол болчихсон харагдсан мөнөөх хар өвгөн зогсож байхан тэр. Хоёр ухархайд нь болон улаан хилэн дээр нь багтаж ядан ард загнаж байсан нөгөө их олон өтнөөс ганц ширхгэнч харагдсангүй. Төөний улаан хүрээтэй ногоо нүд мэд үрчлээ болсон мэлзэн дух гээд яг дүрээрээ зогсож байваа. Гэхдээ нэг л юм өөр байсан нь уруул дээрх хүн хонхорхоо нь байхгүй харагдав. Доржийн тархинд хүн биш
Сүнс байна гэсэн бодол тэрхэн хоромд захилан орж ирээд зайлчи тонил гэж бовтнаад үүдээр яарангүй гарав. Дорж харах хурдаараа харайсаар нэг л мэдхэд хар өвгний хашааны үүдэнд ирчихсэн байв. Тэгэд байшингийн үүд рүү нэг хальт эргэн харлаа. Гэтэл яг арт нь өвгний сүнс улаан туяатай ногоо нүдэрээ гомдолтой ширтээ зогсож байх нь тэр. Дорж түүнээс дахин нэг арзас хийтлээ зочоод хаалгаар зүгтэн гарангуудаа өөрийнхөө хашааны зүг хурдлаа. Гэтэл яг энэхэн агшинд чи надаас зогтож чадахгүй. Миний толгой өрөөс гар хоёрыг хурдан өг гэх залуу бүсгүй цангилсан чангадуу гинэт хатхан тэр. Гэхдээ энэ дуу ард нь биш, урд нь биш. Өөрийнх нь дотроос сонсогдов. Дорж бүрчий хайж өөрийн мэдэлгүй зогтосваа. Гэтэл яг инхтэй зэрэг би чамайг томодохгүй үхэл рүү чинь авч чавар голом залгасан ганц хүүхчин ч гэсэн бас амин хайртай ганц ажоохныг чинь чавчав чиний хайртай бүхнийг үхэл рүү танилах гэж мөнөөх бүсгүй хэлэнд дуу өөрийнх нь дотроос дахин хатав. Доржид энэ үгс үнэхээр аимшигтай сонсогдвоо. Ялангуяа амнаас аач илүү хайрладаг. Амин хайртай ганц ажоохныг чинь авч чавна гэсэн үгс зүрхийг нэгэдээл зогсоочихсангүй. Дорж өгч дуугарч чадахгүй. Амаа ангалзуулан хэсэг байснаа. Сайл нэг дуугарах сэхэтэй болж. Надаас тонил. Миний охиныг зүгээр арах. Миний хүүхч гэсэн зүгээр арах. Миний гэр бүлээр битгий оролт гойж байна. Биднийг орох. Эндээс зүгээр явчих. Хэмээн аргадах тушаах хоёрын завсар хэлв. Гэвч мөнөх бүсгүй хариу дуугарсангүй. Дорж түүнийг хариу дуугарахыг хүлээн өөрийгөө чагнан хитэн хором зогсож байгаад мөнөөх дуу гарахгүй болохоор наашгүй явчихж байгаа юм биш биз дээ. Хэмээн гордон бодоод гэртээ орохоор хашааныхаа хаалга руу яарангүй. Гэвч тэр энд үрсэн байваа. Түүнийг хашаа руугаа орохоор дөнгөж хоёрхан харайтал. Сайн байна. Оромжинд хурдан гэж мөнөөх бүсгүй доо бэйн дотроос нь дахин хатгантай. Дорж дахиад л хамаг шар үсээ бостол цочин зогсож. Үгүй. Би гэртээ орж болохгүй юм байна. Ийм аимшигтай ад зэтгэрийг гэртээ аваад орвол хөөхтүүдэд минь муу юм болох нь эргэлзээгүй. Өөрөө л лайгаа үүри. Энэ өгөр толгой хангалттай насалсан. Өөхвөл үхэг. Сэхвэл сэхэг. Бандахын очоод үзье. Тэр л биднийг аварч чадах байх гэж бодов. Гэлэж тэрээр хөөхтүүдтэй санаа зовоод шууд явж чадахгүй. Сэтгэл хоёрдан хэсэг эргэлзэн зогсвоо. Хоёрдугаар хэсэг. Гэвч аимшигтай ямиг хөөхтүүдтэй хэлж тэднийг айлгах нь бүрж аюултай үр дагаварт хүрч магадгүй энэ дээр. Ялангуяа 5 настай аж охиноо айлгахаас ихэд болгоомжилж баян лам руу шууд очихоор шийдэж яаран эргэх гэдэл. Хашааных нь жижиг хаалга чехран онгойхон сонсогдов. Доржч тэр зүг яаран харлаа. 5 настай аж охин их л жаргалтай сангинсан чанга дуугаар тас инээд алдсаар гарч ирж байгаа харагдав. Гэвч Дорж аж охиноо дөнгөж хараад л тэнгэр минь үгүй байхгүй дээ хэмээн өөрийн мэдэлгүй дуу алдаж арагш хоёр алхам зогсов. Тэгэд харсандаа итгэж ядахтаа лавшруулан харлаа. Бороо хараагүй ачи. Аж охин нь
Зүүн гараараа хүний тасарсан толгойг үснээс нь атгахчихсан байхаагаад тэр толгой нь амьд хүн аятай хөдхийн инээж байх энэ. Хамгийн аймаар нь тэрхүү тасарсан толгой нүур царай өөрийнх нь царайтай яг адилхан харагдав. Дорж ач охин толгой хоёроос айсандаа бүлтрэх шахтлаа томорсон хоёр нүдээ салгаж ис чадан голиитлөө ширтэн зогссоор байваа. Өөр рүү чиглэн алхах ач охин нь гартаа атгсан толгойноос огтхон ч айсан шинжгүй байхаагаад харин ч тэрхүү тасарсан толгойтойгоо хамт дуу хоршин чанга нээлтэн ойртож байгаа нь үнэхээр аимшигтай санагдаж байна. Энэ ахархан хугацаанд эргээд зүгтчихмаар бодоод хэдэнтэй захлан орж ирсэн ч ач охиндоо хоргодоод тэгж зүрхэлсэнгүй. Ойртох тусам ач охиныхан цангилсан чанганы царай хоёр нь л нэг л хүйтэн зэврүүн болоод байгаа нь илэрхий харагдаж байна. Сайн ажих тусам ач охин нь биш юм шиг харагдав. Гэлээж тэрээр зогтож зүрхэлсэнгүй. Харин ач охин нь мөнөөх толгойнхоо хамт чанга инээд алдан алхасаар түүнээс 10 алхмын зайд ойртон ирээд тэрхүү тасарсан толгойгоо өрөөсөн гараараа дээш өргөн зогсоод "Өвөө, энэ таны толгой мөн үү? Хоёулаа энэ тасарсан толгоогоор харилцаж тоглох уу? Аав ээж хоёр надтай тоглохгүй байна?" гэхэнтэр. Дорж хариу дуугарч зүрхэлсэнгүй. Тэрээр охин руу гөлрөх зураа. "Нөгөө зэтгэр ач охины минь бийг эзэмдчихч. Эсвэл ач охин минь биш" гэж тэрхэн хоромд бодоод ач охиноо мөн эсхийг мэдхээр хүн хонхор хойр нь харлаа. Ач охиныхон дээд уруулын дээр нь яа харахгүй хүн хонхорхоо байгаа харагдваа. Гэлээж тэрээр ач охин руугаа алхамж ойртож зүрхлэхгүй айж эргэлцсэн том нүдээр ширтэн зогссоор л байв. Түүнийг яахаа мэдэхгүй ийм зогсож байтал ач охиных нь гарт буй мөнөөх тасарсан толгой инээхэ гинэт болж "Доржоо. Эмээний ач охин. Чамтай харилцаж тоглоё байна шүү дээ. Алмаарт зогсоод байлгүй тоглоё гэжтэй. Горвуулаа харилцаж тоглоё л доо" гэв. Тус толгойноос гарсан дууны өнгө яг л өөрийнх нь дуутай яг адилхан байв. Яг л өөрийнхөө яриаг дуу хураагчнд бичээд эргэж сонсож байгаа юм шиг тийм адилхан сонсогдов. "Миний охин, өвөөрөөгөө намайг хурдан шид" гэж нөгөө толгой үргэлжлүүлэн хэлэхэд "Миний өвөө өөрийнхөө толгоогоор надтай харилцаж тоглохгүй бололтой. Би ээжийнхээ толгойг тастаад аваад ирье. Тэгвэл та надтай харилцаж тоглоно биз дээ аа?" гэж ач охин нь өөрийнхөө хоолоогоор хэлээд нөгөө бүсгүй сүнсний хоолоогоор чанга тас инээхэн тэрэ. "Охины минь бийг нөгөө зэтгэр эзэмдчихч" гэсэн бодол цаглан орж ирэхтэй зэрэг "Чи миний охины биеэс гар" хэмээн хашгираад түүн рүү ухасгийнгүй. Гэтэл мөнөөх охин нь "Өвөө, энийг над руу буцаага шидээрэй" гэж хэлэхтэй зэрэг нөгөө толгойгоо түүн рүү шидчих. Дорж түүнийг хармагцаа өөрийн ирэхгүй зогтосваа. Охины хоёр гараас шидэгдсэн мөнөөх толгой их л баясгалантай хөдгүүд инээсээр улаа нүрээр яг нүрнийх нь урд тэр дорхноо тулаад ирэв. Тэрхүү толгой намран хийсэх буурал ус. Том хоёр нүд хөдхийн чанга инээх дуу. Үрчгэр бор нүүр гэд өөртөө яг адилхан харагдав. Доржид яг л
өөрийнхөө тасарсан толгойг харж буй мэд маш аимшигтай санагдчих. Борхан минь хэмээн өөрийн мэдэлгүй дуу алдан түүнийг хоёр гараараа хальт зохин өөрөөсөө холдуулж юмжив. Гэтэл нөгөө толгой доо мокровкон чана ямар хүчтэй зогсож байна гэж ууртай хашгираад доош унахта газарт буухаас өмнө алга болчихвоо. Нөгөө охин ч гэсэн түүнтэй зэрэгцээд нүдгэлбэн хурд цагаан гэрэл цацруулснаа тэр дорхноо сарнаад замхарчих. Борхан минь юу гэчин аимшигтай юмтай учирчих ба гэж дорж сулхан буфтнаад дуухныхаа хөлсийг шудран арчиж эргэн тойрноо айснуудээр гүйлгэн харлаа. Ашгүй юу ч харагдсангүй. Гэвч тус гудманд өөрөөс нь өөр амьд амьтны бараа харагдахгүй. Намгүй моргих нь хачин эвгүй мэдрэмж төрүүлээд байв. Бүр ногт онж хуцсахгүй тийм аниргүй болсон байлаа. Шөн дундал ийм анир чимээгүй намгүн байдаг. Гэтэл үдшийн цагаангийн тасрах болоогүй байхад мөксөн ертөнц шиг ийм намгүн байгаа. Нэг л муу ёрын юм болохыг зөвнөд байх шиг хачин их эвгүй мэдрэмж төрөөд байв. Гэтэл яг ард нь дорчгоо гэртээ орохгүй юм аа гэж нөгөө бүсгүй дуугарч тастас инехэн гинэт хадав. Дорж түүнээс агдас хийтэл айнц очиж эргэн хартал юу ч байсангүй. Төөнийг ин дөнгөж эргэн хараад амьсгааж авч амжаагүй байхад яг ард нь аж охиныхын цангилсан чанга инээд сонсогдов. Дорж дахин сочихтойгоо яаран эргэн хартал өөрөөс нь хоёртоо илүү өндөр цагаан даашинцтай хөл нүцгэн хүн зогсож байх энэ. Гэхдээ тус даашинцтай хүний толгой болон зүүн гарын тохооныхоо үенээс доошх байхгүй харагдваа. Борхан минь юу гэчин болоод байна вэ гэж дорж түүнийг харсан даруйдаа чанга дуалтаад эргэн зүгтах гэтэл нөгөө хар өвгний гайтай сүнстэй улаан нүрээрээ яг халцтулж зүрхээ амаараа гарах төгтөл цочин зогтосон. Хар өвгний сүнс түүний нүд рүү хорсолтой ширтэж чи үхлээс яагаад зогтож чадахгүй өөрийгөө ингэж зовоож үйлээ үзэж байхаар надтай хамт яваа гэв. Үгүй цаашаа тонол цаашаа зайл ингэж цахирдсан дуугарныг хашгираад аргаш хоёр алхан гуута түүний хажуугаар гүйн гарахад хар өвгний сүнс чингэлэгэлэ өөхлээс зогтож чадаагүй бэт хоёр чамайг энш чүлийн дотор авч явна гэж араас нь хэлээд чанга дуугаар инээн хоцорвоо. Түүний хэлсэн үгс муухай инээд хоёр нь доржид яг л өөрийг нь авч явахаар тамаас ирсэн эрэлгийн ил чих мэд сонсогдсон учраас эргэж ч харж зүрхэлсэнгүй. Баянд ламын очиж түүнийг залж авч ирээ тус хоёр сүнсийг тонилгож өөрийгөө болон гэр бүлээ аварч чадах юм шиг санагдах учраас хамаг тамираа шавхан гүйсээр гудамжныхаа үзүүрийг нэг л мэдгэд тойрсон байв. Хүн амцуунтай буйдхан сум учир ламынд очихоор бахардах шахтлаа яарч сандран гүйж яваа. Доржийн замд хүн байдаггүй. Золбон нохойч тааралгүй явсаар Хэсгийн төлөөлөгчийн гэрийн урд ирвэ. Тэгээд харсан бүгд Хэсгийн төлөөлөгчөд хэлж түүгээр ламынд хургуулахэр сэтгэж гэр рүү шууд гүйн оров. Ашгүй тус суманд жилийн өмнө томилогдсон ирсэн энхэ гэгч Ахмад цолтой нам хавтар нуруутай махлаг бор цагдаа цай хоолоо дөнгөж идэж дууссан бололтой угаагаагүй хоолны тавг аяг
халбаг тавьсан ширээний ард шүдээ чигчлэн сууж байна. Тэрээр галтгооны өрөөнд нь шуудал гүйн орж ирсэн дорж өвгөн рүү нэг том хэрэг гарчтэй гэж ойлгосон нь илт сүрхий зочин гарав. Өрөөний босго даван орсон дорж түүнтэй мэдч мэдсэнгүй шуудал. Наашгүй хүмүн. Чи байна уу? Манай хөрш хар өнгөрчгч. Хэмээ нэг анцхаагаар яаран дурж өгнөл. Хар гинэ. Айлд мал төхөрч өгöd байдаг. Ганц би хөгшин мөн үү? Гэжинхээ яран асуухад дорж. Тийм ээ, тэр мөн. Гэж толгой дохин хилээд нүүрнийхээ хөлсийг алгаараа нэг шудран арчсан болж. Тэр өнгөрөө зогсохгүй бүр өтөн дэдүүлч гэж. Энхээ үнийг сонсоод яагаад ч юм ар нуруугаар нь хүйд даагаад явчих. Өнөр орж үдчихсэн юм болоо. Нэлээд хэд хоногийн өмнө өнгөрчтэй. Та түүнтэй хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ? Гэж инхээ асуухад дорж. Өвөн сайн санахгүй байна. Гэхдээ тэр өөрөө хэд хоногийн өмнө орж ирээд гарсан. Хүмүн. Би бүгдийг ярьж өгье. Гэхдээ чи өвөөгөө галзуу солиотой гэж битгий бодоорой. Би ухаан саруул хүн шүү. Гэхдээ миний ярих юм хүн итгэхэд бэрх. Үнэхээр аимшигтай шүү. Гэд өөрийн нүдээр харсан итгэхэд бэрх аимшигтай явдлыг урд хойно нь оруулан ярьж өгөв. Энхээ хүн болсоор итгэмээргүй ийм хэрэгтэй учрах нь байдаггүй. Сонсож байгаагүй тул түүний ярианд итгэсэнгүй. Итгэхэд үнэхээр бэрх сонсогдов. Гэлээч хүн нас барсан гэдэгт өчүүхэн жиргэлцсэнгүй. Харин хар өвгнийг нас барсан хэрэгтэй. Энэ хөгшин холбоотой байж магадгүй гэж дотроос ирдэж. Өвөө. Би энэ цагдаагийн албанд Ахмад Цоловтлаа ажиллахдаа ямар ч ухаанд нь итгэмээргүй. Ийм балаа юм сонсож байсангүй. Та худлаа гэж болохгүй шүү. Танай хөрш нас барсан хэрэг шүү дээ. Та нэг л юм нуугаад байна. Үнэнээ хэл. Химэн түн рүү их л нухацтай ширтэн хэлв. Өөрийг нь арайч сэжиглэж байцаана гэж санаагүй дорч дотроо баггүй сандарч. Би ямар тэнэг амтв. Энэ цагдаа дээр дими орж ирлээ. Би тэр талига чинд байн орж гардаг шүү дээ. Хөө маач гэсэн хаяа орж гардаг байсан. Тэднийд бид хоёрын гарын хэ зөндөө би. Хэлс хэрэгт орчих вэ дээ. Гэж инхээрв төгснүүдээр харах зур бодож амжаад. Хүмүн. Чи юу ярина вэ? Би юуч нуугаагүй. Харсан бүгд айлхэлсэн. Өвөөдөө итгэхгүй байвал өөрөө очиод үз. Харин би тийшээ орохгүй шүү. Тэр хоёр тэрэн намайг авч явах гээд байгаа. Хүү аж охин хоёрыг маач гисэн авч явах гээд байгаа юм. Би чамд хэлсэн шүү дээ. Би дахиад ихнээс нь ойлгомжтой ярьж өгье. Тэр намайг дуудаад байсан юм. Тэгэхэд би гэртээ хоолой идээд сууж байсан юм л та. Тэгээд гараад гартал тэдний гэрийн хаалга хаагдаж байгаа нь хашаан завсраар харагдах шиг болсон. Би ч тэрийг гэртээ орж байна гэж бодоод түүнийг дуудал. Гарч ирсэн ч үгүй. Хариу дуу горсон ч үгүй. Тэгэхээр би гэрт нь яваад ортол. Бурхан минь. Хамгийн амар нь тэр үнэр ороод загсахгүй бүр хоёр нүд нь өтөнд юу ч үгүй болтлоо идүүлээд. Хоёр ухар хайгаар нь дүүрэн цагаан өднүүд ярцгнаж харагдсан. Хэлэн ч ялгаагүй нэлүд ярцгнаж байсан. Хүн өтөнд тийм хурдан идүүлж, тийм амархан хийрнэ гэж байх уу? Тэр намайг дуудсны дараа би тэдний дорхтой их дээл 5 минут зарцуулсан байх. Гэж харсан бүгдээ дахин ярьж өгөв. Энхээ түүний нүдөөд их л нухацтай ширтэн яриаг нь таслалгүй сонсож дуусгаад. Таныг харахад гэрийнх нь хаалга үнэхээр хаагдаж байсан юм уу? Тийм ээ. Хаагдаж байгаа нь харагдаад зогсохгүй бүр хаагдаж буй чимээч сонсогдсон. Таныг тийш ороход
Өөр хүн байсан уу? Үгүй. Гэхдээ түүний сүнс нь байсан. Өнгөрчихсөн хүн тэгээд таныг дуудсан хэрэггүй. Та андуураагүй биз дээ. Гэж урдын адил нүднээс нь харц салгахгүй ширтэнгээ асуухад тэрний дуу яг мөн байсан. Бүр халамцуу дуугаар хашгирч дуудаад байсан. Тайлгаж бид хоёр бүр залуу зандан наснаасаа айл хөрш явж ирсэн. Би тэрний дууг байтугай алхах чимээг нь чамдаахгүй. Тэр яг мөн байсан гэв. Ахмад түүнээс дахиж лавлаж асуусангүй. Түүнийг үнэн ярьж буй эсхийг мэдэх гэж нүд рүү нэхэл нухацтай гарч байснаа. Халааснасаа утсаа гаргаж нэг дугаар руу залгаад "Мөнгөнөө. Та хоёр нааша яаралтай хүрээдэр хурдал" гэд хэргийн тухай ганц өгүүлбэрээр товчхон хэлээд утсаас алгав. Утсан ч үгүй, мөнгөн гихч, өндөр туранхай дислэгч, шагай хэмээх намхан бор ахлагчийн хамт машинтай давхин ирэхэд Ахмадынхээ доржийг дагуулan яаран гарваа. Оровдугаар хэсэг. Нар жаргасан ч тэнгэрийн хаяа улаарайд гэгээ тасрах яагаад ч үгүй харагдана. Дорж Ахмадынхээг даган түргэн алхасаар машины дэргэд эртэл цусны даралт нь гэнэт игсэж эгээтэл сөхрөөд онцгсангүй. Энхэгийн баруун гарын хальцуунаас амжиж зууран тогтож чадав. Төөний даралт үе үехэн ихсдэгч тэнгэр эргэж газар дайвалзах мэт ийм айхтар ихсэж байсан тог яолтол үгүй учир тархинд дана. Борхон минь. Нөгөө хоёр ад чөтгөр намайг арай аваад явчих гэж байгаа юм биш биз дээ. Би яах вэ? Харин мохоо ачаахан хоёрын минь амийг авчих үед. Гэлсэн айдас тэрхэн хоронд цаглахад борхон минь. Хөөхтүүдийг минь аварч өршөө. Хэмээн инхээгийн ханцуунаас тас зуурсан чихтэй сулхан дуугаар залбирв. Энхээ түүний энэ байдлыг сэрцнүүдээр ажаад "Та яасан бэ зүгээр үү? Өвөөгийнх нь толгой эргэж дотор муухараад даралт ихтэйд байна" гэж түүний ханцуунаас хоёр гараараа тас зуурсан чихтэй хэлв. Энхээ түүний хүрлийж улайсан баргар царайг нь ажин хараад уучрыг саялуу гарч "Танд даралтны юм бий юу?" "Байхгүй. Уг нь эмээ өглөө уусан юм. Ихэтэх айж цочирцноосоо болоод игтчих шиг боллоо. Нэг ингээд игтчихээр тарай хийхээс нааш буутаггүй маа. Гэхдээ өмнө нь ингэж айхтар игтэж байгаагүй юм да. Өвөө нэг л биш болчихлоо" гэхэд инхээ "За. Тэгвэл таныг эмнэлэг рүү хурдан хөргөхөөстэй" гэж хэлээд түүнийг арын суудалтаа болгоо омжтой суулгаад яаран хөдлөв. Энхээ мөнгөн хоёр 3-4 минут давх яадал хар өвгний хашааны үүдэн дээр нь зогсвоо. Тус хоёр дорж өвгнийг эмнэлэгт хүргээд даралтыг нь үзүүлэхэд 200 хүртлээ ихссэн байсан учраас ахлагч шагайг түүнтэй үлдээгээд давхин ирж буй нэн байв. Тэднийг ин ирэхэд хар өвгний хашааны жижиг хаалга болон амбаарынх нь үд онгорхой харагдав. Тус хоёр хашаан доторхыг нүд гүйлгэн энэ тэрийг нэгжиж нягтлан харсаар байшин руу ороод л өгөөдөс хүрэм өмхийн үнрээс нь сэжиглэхдээ өвгний цогцос буй өрөөнд орж чадалгүй тус өрөөний үүдэнд муухай ярваж хамраа чимхэцгэн зогсов. Цагаан гэгээ тасраагүй байсан учраас орон дээрээ суугаагаараа хөшсөн талигачийн өмхийрч муудсан бий. Өт ярцгансан хоёр ухархай хэлн нилээн тод харагдав. Өгсөн мал амтныг ингэж үтсэн байхыг харснаас биш. Хүн өтөж байхыг нэгч харж байгаагүй тус хоёрт хар өвгний энэ байдал зүүдэнд ормоор үнэхээр аимшигтай харагдав. Хоёул гараад явчихмаар байсан ч мэрэгжлийн онцлог үүргийн дагав
Талигачийг гадны нөлөөтэй өнгөрсөн эсхийг мэдхээр цогцыг ажиглан харлаа. Ямар тач цогцсны гэдэс цээжинд месний шарх, цусны толб харагдсангүй. Байшинд тавилах сэлт гэх юм бараг байсангүй. Өвгөний цогцос буй ганц орноос гадна зүүн хананд тогтоосон жижиг зурагт дэрэгд нь хувцсны модон шүүгээ. Галт гооны өрөөний цонхны дэргэд цагаан өнгийн хуучин хулдаасаар бүтээсэн модон ширээ. Хоёр талд нь жижиг модон сандал, хойд хананд нь тулгаж тавьсан эргэнэг гих мэтэл байв. Хоёр цагдаа энэ бүгдийг нэг гүйлгэн харсан болоод л яаран гарцгаав. Энхэ төрүүлж байшингаас гарч ирэнгүүтээ гүнзгий амьсгаа авч дотроо уужирсны дараа өнгөрөөд 2-3 хончихсан бололтой. Дээш нь яаралтай мэдэгдээ. Гэхэд нөгөөх нь ганцаараа амьдарч байгаад үхэх ямар амар юм бэ? Ингэж л өтний хоол болохгүй юм шүү. Гэж ихэд айгуудсан өнгөр бовтно. Өөр хүүхэд төрөл төрөсөдгүй хүн аргагүй шүү дээ. Гэхдээ энэ хөгшний үгэл нэг л с ิจ гтэй байна. Сайн шалгах хэрэгтэй. Гэж ярилцсан алхасаар хашаанаас гарцгаав. Тус хоёрыг хар өвгний хашаанаас дөнгөж гартал болд байшингийнхаа хаалгаар гарч ирж таарав. Энхэ түүнийг харамгцаа ихэд олд сурхаж. Хөөе. Чи хашаанаас гараад ирдэ. Уулзах хэрэг байна. Гэж яран дуудав. Болд тус хоёрыг хараад цагдаа болохыг нь мэдэж. Надаар яах гэж байгаа юм бол хэмээн бодоод ямар ч хар с ิจ ггүй алхасаар хар өвгний хашааны том хаалганы урд байх машиныхаа хажууд зогсох тус хоёрын дэргэд ирэхэд энхэ амрыг ирээ. Хэмээн албаны ёсоор мэдлээд түүнийг хариу мэд мэдхийн завдал өгөлгүй. Чи найлын эзэнтэй хамгийн сүлд хизээ уулзсан бэ? Гэхэд юу болсны гадарлаач үгүй яваа болд түүн рүү гайхах нэг том орсноо. Манайд өдрийн 1 цагийн үед орж ирээд гарсан. Гэртээ байхгүй юу? Гэв. Мөнгөн түүний энэ үгэнд гайхаж олзуурхахта энхээр ухаарлаа. Энх ээж болдын хариу өгсөнд дотроо ихэд олзуурхаж. Огт барьц алдахгүй байна шүү. Юу гэж хэлэхээ эцэгтэйгээ аль хэдийнэ тохирчихсан байх шүү. Хар өвгөний үхэлд энэ хоёр холбоотой болох нь эргэлзээгүй боллоо. Гэж дотроо бодоод хөхийнэд нь хүрч. За залуу минь. Бид хоёртай хамт явна да. Гэж нүднээс нь хард салгахгүй хэлээд түүний баруун гарыг яах ийхийн зуургүй атхан аваад нүдэрмхийн хооронд маш хурдан гавалчих. Энгэн чиний огт санаагүй байсан болд зочирдож балмагдахдаа хариу ч эсэргүүцсэнгүй. Намайг яалаа гэж баривчиж байгаа юм. Би ямар ч хэрэг хийгээгүй шүү дээ. Гэж болд хоёр гараа ардаа холбуулан гавлуусныхаа дараа асуухад. Санаа зовлтгүй. Очиж байгаад ярилцъя. Гэ түүнийг машиныхаа арын хаалгаар оруулж суулгав. Болтч. Ямар хэрэг хийсэн биш. Учир нь олдох биз. Хэмээн бодоод эсэргүүцэлгүй суув. Гэтэл яг энэ агшинд хар өвгний хашаан дотор эрэгтэй хүн ханиалгах нь нэлээд тод сонсогдов. Хоёр цагдаач амьд хүн байх учиргүй хашаанаас гарсан с ิจ бүхий энэ чимээг сортосгийн сонсоод бэйс рүүгээ олзуурхан харцгааваа. Харин болд хашаан дотроос гарсан чимээг хэнийх болохыг нь таньж. Та хоёрын хайгаад байгаа харгуй дөнгөж сайхан ханиалглаа шүү дээ. Гэхэд мөн өөх хоёр цагдаа дүүн рүү эргэлзсэн янзтай эргэж гарснаа. Энхэ хашааны жижиг хаалга руу ухасхийн гүйж төрүүлэн очмогцоо. Шагай гарталаа. Гэртээ аль эрт үхээд үнэр ороод зогсохгүй. Хоёр ухар хайгаар нь дүүрэн өд ярзгнаж байсан өнөөх хар өвгөн. Түүнээс ердөө 4-5хан алхмын зайнаас халамцаж дүньяарцсан хэрнээ. Час улайсан хилэнд нүдээр цоригтол ширтээд энх тунх зогсож байхан дэрээ. Энхэ түүнтэй харц солмогцаа сүнсээ зайлтал айж цочсон ч түүнийг мөн гэдэгт эхлээд итгэсэнгүй. Итгэж ядтлаа айж гайхсан том нүдээр түүнийг дээрээс нь доош, доороос нь дээш хэд дахин гүйлгэн харлаа. Буурал ус үрчлээтэй борнуур, туранхай намхан нуруу гэд
Харавган яг дүрээрээ зогсож байва. Ганц өөр юм нь уур хорсол шатсан час улаан нүдэл байв. Дорж болд хоёр үнэн хэлсэн ажээ. Өөрт нь ийм огт харж байгаагүй инх айснасаа болоод амьсгалж чадахгүй таг хөшиж орхив. Гэтэл өнөөх сүнс. Та хоёр энд юугаа шивж ирсэн юм? Гэж инхээрүү час улаануудэ огт завчлахгүй ширтэнгэ хахир сөнг дуугарсан. Энхэ саял ухаан сэхэдэ болж. Бурхан минь. Арай үгүй байлгүй чи. Гэж өөрөө мэдэлгүй солхон бовтнаад машин руугаа зүгтэн оров. Өвгөний сүнсийг хашааны завсраар харсан мөнгөнч машин руугаа умхумгүй зүгтэн ороод хаалга тас хийтлэн хав. Тэгээд өнөөх сүнсийг гараад ирэхгүй гэж айж сандарсан нүдээр хашааны хаалга руу ойрхон хулмагнан харанга салгалж жижирсэн гараараа машинаа саах гэсэн ч ассангүй. Үүнд улам айж твдсэн 2 цаг даач хашааны хаалга руу хулмалцах нь бүрч олшров. Болд тус хоёрыг юунаас ингэтлээ их айж мэгдээд буйг ойлгосонгүй. Дэмэл харавгны хашаа болон машинаасааж чадахгүй байдгаараа дэвтэн сууга өмнөх хоёр руу гайхсан нүдээр ээлжлэн харж байв. Хурдан асаагач гэж инхээ яаруулахад нөгөөх нь асахгүй байна гэж ээлж түгдчин хэлв. Гэтэл яг энэ үчид мөнөх харавгны сүнс машиных нь яг урд гэнэт гараад ирв. Мөнгөн түүнийг хармагцаал. Нөгөөч одоо яах вэ? Гэж түүнээс харц ус салхан сулхан бовтно. Түүнийг ийн хэлэхдээ харавгныг олж харсан болд. Та хоёрын хайж байгаа нөгөө харгуй цаан чинь ирчихсэн зогсож байна. Гэж хэлээд машины цонхоор толгойгоо хагас цухилгаж. Харгуй. Аав танад байна уу? Гэхэд өнөөх сүнс түүн рүү ууртай гарч. Чи тэрүүгээр яах гэсэн юм? Тэнийг минь наадхасаа дахиж юм битгий асуугаарай. Энэ тэр харгуй чинь биш. Тэрний сүнс нь. Гэж инхэ. Өвгний сүнснээс харц ус салган ширтэнгэ дуулдах төдий шивнэ. Үүнийг сонссон болд өөр рүү маш хилэнтэй ширтэх өвгний юр бусын улаануудыг саял анзаарва. Нуруугаар нь ч өөрийн ирэхгүй хүйд дагаад явчих. Хүмүүн бусын улаануудээр өөдөөс нь соригтол ширтэх өвгний нүд огт завчихгүй байхыг болд тэр дорхноо л мэдэд. Түүнээс нэг хэсэгтэй л харцаач салгаж чадахгүй. Яаха мэдхэ болтлоо таггүй төрчгөө. Уг нь тэрээр ямар нэгэн хий үзэгдэл сүнс чөтгөртэй таарвал өөдөөс нь харц тулж болохгүй гэдгийг бусдаас сонсож байсан ч тэгж чадсангүй. Өвгний ууртай улаан нүдч түүнээс харц салгахгүй цоригтол ширтсээр л байв. Өвгний сүнс хідэн хором ширтэж байснаа өөрөөс нь үнхэлцгээ хагарах төгтлөө айж буйг мэдэд шоолох мэдихэл тох хуутай мушихад болд саял сихэ орж түүнээс нүүр яаран бууруулав. Яг энхэн агшинд мөнгөнч машина райгж асаамагцаа шууд л хар хурдаар нухран зүгтва. Харин өвгний сүнс тэднийг хөөжгүйсэнгүй. Нөгөө л тохуутай мушийсэн хിവэр том улаан нүдэрээ ширтэн үлдэв. Мөнгөнч толиндоо харан улаан галзуу амтан ухран давхсаар болдын хашааны үүдний харалтай ирмэгц машина тэр даруй маш хурдан эргүүлэхэд болд. Миний охин ихнэр хоёрыг үлдээж болохгүй. Охин маань айчхан 5 настай шүү дээ. Гэж сандраг хэлв. Гэвч үүнийг нөгөө хоёр огт тоолсонгүй. Харин ч хурдаа улам нэмэн зогтов. Болдын айц нь уур хилэнгээр тэр дорхноо дүрсхийн солигдчих. Аадгийн шаарнууд минь. Миний ихнэр охин хоёрт муу юм тохиолдвол та хоёртай хатуу ярина шүү. Намайг хурдан булга. Та хоёр иргэдийг аюулаас хамгаалах үүрэгтэй бидтэй. Дарга чинь гомдол мэдүүлнэ шүү. Гэхэд энхэ түн рүү нэг хялан харснаа мөнгөнд хандаа. Зогсчхоо. Энийг буулгая. Гэж хэлээд болд руу эргэж гавыг чинь тайлъя. Цаашаа хурдан эргэтэх.
гэж ууртаа хэлв. Болд гаваа тайлуулж байхдаа нөгөө сүнсийг байгаа эсхийг мэдхээр хөршийнхөө хашаа руу харгаа. Ашгүй мөнөөх сүнс харагдсангүй. Энхэж түүний харсан зүг харанга гавыг нь салгалж жижирсэн гараар яаран тайлаад. Чи охин ихнэр хоёроо хурдан аваад гараад ир. Бид хоёр эндээ хүлээж бай. За би удахгүй. Гээд болд машинаас ухасхийн бууснаа. Сүнсний зогсож байсан зүг нэг хараад хашаа руугаа гүйн дөнгөж орвоогүй юу. Өнөөх 2 цагдаан шууд л орхиод зүгтчихваа. Болд тус хоёрыг зүгтах чимээнээр нэг зог тусснаа. Өөдгүй новшнууд гэж амандаа сулхан бовтнаад өвгний хашаа руу болон хойш байн эргэж харангүйсээр байшингийнхаа үүдэн дэртэл яг архна. Хөөе болдоо. Хөршөвгносоо битгий айлта. Хогшин ахтны хэцүү бай. Надад тустаачтэй. Гэх нэлээн ядарч сөхөрсөн хахир сөөнг дуу гинэт гарав. Болдоо. Үүнээс хамаг шар үсээ бостол нэг сайн цочсон ч огт эргэж харгалгүй дотогш цугтан ормогцоо. Хаалга тас хийтэл хүчтэй хаамагцаа тэр дорн дүгжиж орхив. Гэтэл яг ард нь хөлийн чимээ гинэт гархан тэрэ. Болд пал хийтлээ цочин эргэж хартал ашгүй ихнэр нь цаад өрөөнөөс гарч ирээд өөрийнх нь айж сандарсан төрхийг гайхсан том нүдээр ширтээ зогсож байв. Чичнэ юу харчгаад ингэтлээ их айж сандрав гэж ихнэр нь яаран асуухад болд. Охин юу хийж ийн? Унтсан уу? Унтчихна. Юу болсон юм бэ? Гэснэ. Аав зүгээр бидтэй гэж санаан зовсон илт яаран асуухад болд унтлагын өрөөний хойморт байх улаан зандан авдрын цаана буй диван дээр юу болсныг огт мэдсэн шинжгүй маш амгалан нойрсох охиноныг хараад эхнэртэй хандан. Харгуй өнгөрчихжээ. Юу? Хизээ? Саяхан зүг зүгээр байсан бидтэй гэж итгэж ядан асуув. Тийм ээ. Гэхдээ тэр харгуй биш, сүнс нь гээд болд харсан бүхнээ маш ойлгомжтой ярьжгүй. Цэцэгт түүний яриа үнэхээр аимшигтай сонсогдсон учраас хамаг цосон царц шах шиг болов. Яг л тэр сүнс нь нөхөртэй нь хамт орж ирээд өөрийнх нь ард зогсоод эдэр үсийн жавар шиг хүйтэн амьсгалаар ар нурууг нь бүхэлд нь хайрах мэт. Бурхан үгүй байлгүй тий. Ямар амар юм бэ? Манай гата одоо байгаа хэрэггүй гэж цэцэг бүлтгэнтлээ айж цочирдсан нүдэ түүний харцаа салгахгүй ширтсэн чихтэй асуухад мэдэхгүй. Гэхдээ намайг орж ирэхэд байсан. Хэрвээ манад орж ирэх эсвэл хаалга үт тогшвол чи айж болохгүй ш. Бид хоёрыг айвал охин минь айчих. Одоо тэгээд яах вэ? Өөр аль очих уу? Гэснэ. Ингээд аав хаан байна. Талигаж харгуй дуудаад байсан биз дээ. Тэдний дороод арай айсандаа харвчихсан юм биш биз? Гэж цэцэг асуухад болд сая л аавыгаа санаж царай нь улам төгшүүртэй болж. Нэр аав хаашаа явчих вэ? Тэдний битгийл орсон байгаас. Хэмээн итгэл муутай сулхан бовтноснаа. Би орч харчгаад ирье. Хаашаа тэдний дүү? Гэж цэцэг яаран асуухад болд. Айгу болоо. Айж цочирцсноосоо болоод харвчихсан байж магадгүй. Би орч харчгаад ирье. Надад санаа зовлтгүй. Нэг нүүр тулчихсан юм чинь айхгүй бол гайгүй биз. Харин чи охиноо хараад байж бай. Хэрвээ орж ирвэл битгий айгаарай. Шууд л намайг дуудаарай. Гээд ирэхэд цэцэг түүний гараас яаран атгаж. Өөрхөн дуудъя. Тэгээд хамт ор тэгхүү. Сүнстэй айл руу өөр хүн юу гэж орховд? Сумын 2 цагтаа сая сүнсээ зайлтал айгаад орхиод зогчихсон гэж чамд хэлээ бидтэй. Аавыгаа ингэж ямар хаялтай биш. Надад санаа зовлтгүй. Харин чи охиноо л хараад байж бай. Айж болохгүй шүү. Гэж учирлав. Сүнс бүгсэн тийм айл руу харин нөхрөө оруулахгүй хориглоод баймаар байсан ч бас аавыгаа орхихыг зөвлөж чадахгүй юм дээр. Охиноо үлдээгээд түүнтэй хамт гарч болохгүй учраас тэрээр хаалганы өмнө очиод
аргагүй ирэхэнд хоцров. Болд чүвгний сүнстэй дахиж таарахаас баггүй айж байсан ч аавда санаа зовсон зовнил нь яалтчгүй дийлж нуруу хүйт даасан айдас хүйцээ дотроо нуусаар нилээн болгоомжтой гадагш гарлаа. Цэцэг нөхрөө ийн гармагц том өрөөндөө яарангүй оров. Тос өрөөний баруун талд байх жижиг диван дээр ойхин тун амгалан нойрсож байваа. Цэцэг охиноо нэг тогтож хараад сонхны дэргэд гүйн хүрээд гэрийнхээ хаалгаар дөнгөж гарч буй нөхрийнхөө зүг түгшсэн нүдээр харан хоцров. Дөрөвдүгээр хэсэг. Болдыг харахад үдшийн цагаан гэгээ тасраагүй байв. Гэрийнх нь ойр орчин байтугай сум тэр чигээрээ намгүй моргих нь нэг л жигтэй санагданаа. Болд давжаан дээрээ зогсоод өөрийнхөө хашаан доторхыг нэг сайн гүйлгэн хараад өвгөний байшин хашаа руу харгал ашгүй нөгөө сүнс нь харагдсангүй. Гэлээч сүнс хорогдсон тэр айл руу орно гэж бодохоор л бэйнийх нь бүх шар ус дахиад л өрвийн босоод ирв. Гэвч аавыгаа тэнд байгаа үгүйг харахгүй бол болохгүй учир арга буюу довжоон дээрээсээ бууж нурууга ойр ойрхон хүйт даатал зүг бүр холмолцсон түргэн алхасаар хашааныхаа үүдэн дэртэл төмөр хаалга гэнэт сэвхийн онгойхон дэрэ. Болд зүрхээ амаараа гарах төгтөл айж зорчихдоо өөрийн мэдэлгүй арга шалхав. Гэтэл ашгүй аав нь байв. Болд аавыгаа 9 минут буйг хараад ихэд баярлаж "Аштай юу да? Та зүгээр хаашаа яваад ирэв? Миний санаа зовоод" гэж нэг анцхаагаар дурж өгнөлөө. "Аав нь зүгээр. Харин та хэд маань яаж байна?" Гэд гэрийнхээ зүг алхахад болд эргэн тойрноо хайсан нүдээр нэг гүйлгэн харснаа. "Та мэдсэн үү? Харгай өнгөрөөд буг болчихж" гэж шивнэхэд дорж. Мэднэ. Талига чи нэрийг одоо бүхэл" хэмээн шивнэлтэн яаран алхасаар гэрте орцгов. Тус хоёрыг үүдээр ийн орж ирмэгц цэцэг өмнөөс нь угтангүйж очоод "Ашгүй дээ, аавта зүгээр ямар их санаа зовбоо" хэмээн сэтгэл амарч баярлсан өнгөөр хилэнг хаалга хаангуудаа тэр дорн тор хийдэл түгчгэд дорж "Охин минь хуурталж үзсэн. Ач охины минь хүзүүнд буй сахиусыг пишэндээ хийгээд хурдан шатааж устдаг" гэснэ болдын хүзүүнд байх сахиус руу харж "Чич бас наатха хурдан шатааж үгүй хий" гэв. Учрыгээс ойлгосон болд хүзүүндээ байх хар өнгийн жижиг уудтай сахиус руу болон өөртөө адилхан гайхширн зогсоо эхнэр хоёроо нэг харснаа. "Охин бид хоёрт энэ сахиусыг зүүж өгөхдөө хайж болохгүй шүү. Хүзүүнээсээ битгий аваараа" гэж бандах анхааруулж хэлсэн шүү дээ. Аав нь дөнгөж сая бандахынд очоод ирлээ. Охин та хоёрын сахиусыг талигаж хараалын үгс бичиж шившсэн идээр аль эрт сольчихсан байна. Ахтэй гэж хэлсэн. Наадах чинь сахиус биш, амийг чинь авах хараалт залам. Хурдан авч шатааж устдаг гэж хэллээ. Наад руу гөлөрцгөөгөөд байлгүй. Наадхаа хурдан үгүй хий, хурдалж үзэ хэмээн шавдуулваа. Доржин хэлсэн энэ хэдхэн үгсийг сонсож дуусгах богинохон агшинд тус хоёрын бис хэдэн ч удаа арзас хийсэн бүү мэд. Санаа дагатч тэрв. Болдын хүзүүнд байх сахиус нь нэг л ёр бусын хүй төргөж хүнд болоод явчих шиг санагдав. Нэршгэ муухай атхаг хар санаатай ёдор өвгөн чинь хизээ яаж сольж амждаг байна гэж болд сулхан дуугархад орж "Хөнтөж байхад чинь сольчихсан биз. Нэр тэгсэн байж болох юм" гэж болд итгэл муутай бовтнаад том өөр үгээ харталаа. Амгалан гихч нойрсож буй охиныхоо дэргэд эхнэр нь аль хэдийнэ гүйж очоод хүзүүнд нь байх сахиусыг нь авч байваа.
Охин нь огт зочид сэрсэнгүй. Бүх гихч нь нойрсоор байгаа харагдав. Чи охиноо харж байгаа биз? Амийг нь хамгаалагч сахиусыг нь авч байхад үхсэн мэт унтсаар л байгаа биз дээ. Гэж дорч хэлэхэд болд. Тийм байна гэж сулхан бовтнох зураа хүзгүүндээ буй сахиусаа оосроос нь татан таслав. Пэйшэндээ шуудал хийж өрхвөө. Эхнэр нь ч гэсэн охиныхоо сахиусыг мөн адил яаран хийгээд цаас хийгээд шатаачих уу? Бандах ямар аргаар шатаа гэж хэлсэн юм бэ? Гэж хадам мөөдөөгөө харан асуухад дорж. Дараа болоогүй болтоо. Чи дээшээ гараад аавынхаа өрөөнд буй жамсран бурхныг толгойг нь доош харуулж, нүрийг нь гидсэндээ наан тэрч ирээд наад хоёр сахиустайгаа хамттан шатаа. Тэр ихч басуу. Гэж болт гайхан асуухад. Тийм. Тэр миний бурхан биш ээ. Бурхныг минь хараалын судартай дөөр амил идээр солиод тавьчихсан бололтой. Итгэмээргүй юм. Манай хөрш ямар адгийн амтан байсан юм бэ? Гэж болд эхэд жигшсэн дуугаар хэлээд галтгооны өрөөнд буй модон шатаар яаран өгсгöd дорж. Харин тийм ээ. Бидний хангалуун амьдралд их адаархаж хорсдог байсан юм билээ. Хэлэх муу өгч олдохгүй юм. Бодхоос л бүр ой гутаад байх юм. Гэж болд ууртаа хэлээд хоёр давхарт гарч аавынхаа өрөөнд оров. Болд аавынхаа өрөөнд ормогцоо. Урдуур нь хөшиг татаж хаасан гүнгэр вааны урд дэрн зогсож хөшгийг нэв. Жамсран бурхны догшин дүр. Чи намайг шатааж устгах нуугих шиг урдынхаас аач улам хилэнд нүдээр ширтэх мэт харагдах шиг санагдав. Өөрийн гэр бүлийн сахиус шүтэн болох бурхнаа мөн эсхийг нь мэдэх гэж гэрхаа нүдэр хэсэг ажив. Баруун гардах илдээ агаарт далайж, зүүн гартаа буй хүний уушиг зүрхийг идэхээр хурц төрвөн соёотой том амаа ангайсан. Гал хуйларсан гурван нүдэд догшин дүрт гуйлан бурхан шүтэн нь яг л дүрээрээ байлаа. Өөрийг нь мэдээ орсон цагаас л нүднээ дасал болсон догшин дүрт тэр бурхнаас нь ялхагдах юм юу ч байхгүй харагдаад байв. Гэвч аавынхаа хэлсэн үгсийг эргэн санамгдсан. Айдас хүйтсийн хүйтэн агаар бүхэл бие сэтгэлийг нь арзас хийтэл бүчин авав. Тэгмэгц бурхнаа гүнгэр баан дотроос гаргаж аавынхаа хэлснээр тэврэн гарав. Болдыг бурхнаа тэвэрсээр доош буун ирэхэд аав нь түүн рүү нэгч харсангүй. Болдыг өрөөний хаалга нэг тэр мөчөдөл өөдрөө эргэн харсан тэрээр түүнийг пэйшингийн дэргэд ирсэн ч түүн рүү нурууга харуулсан хэвээр зогсоод байгаа нь. Тус хоёрт нэг л хачин санагдав. Гэлээч ингэдэг л ёстой юм байлгүй гэж ойлгоцгоосон учраас энэ үйлдэлийг нь асуусангүй. Болд пэйшингийнхээ дэргэд ирмэгцээ дээд ширмэн тагийг нэг гараар аваад бурхнаа шууд хийсэн ч аав нь эргэж харсангүй. Миний охин наад дээр шар тосхийг шата гэж дорж буруу харсан чихтэй хэлв. Цэцэгч түүний хэлсэн ёсоор Жимсний чанмалын том шилэнд байх шар тосыг бурхны дээрээс цаасны хамт бүгдийг нь хийгээд шүдэнд зуран асаан хаяад пэйшингээ ширмэн тагаар нь буцаан таглава. Гал тэр дорхноо л дүрлцэн асаж эхлэв. Дорж саял нурууга үүд рүү харуулж хүү бэр хоёр рууга санаа намарсан янзтай баясгалантай мушиж. Ингээд бололоо. Одоо миний ажил үлдлээ. Хэмээ хэлээд том өрөөний хаалга руу харав. Гэтэл унтаж байсан ач охин унтлагынхаа хувцастайгаа өрөөнөөс гарч ирснэ. Тус гурвыг нойрмог нүдээр нэг гүйлгэн харснаа дорж дээр харц тогтож. Өвөта хизээрсэн юм гэж цангилсан цаваа дуугаар асуув. Дорж охиныхоо хайр булаас нь ялах инхри төрхийг өхөөрдөж хайрлсан нүдээр харж сулхан инээснэ. Өвөн саярлаа. Миний охин өвөтэйгээ хамт яв.
Өвөөгийнхөө өрөөнд оръё. Ингээд охины нүд элтэд сэргэж. Тэгэлдэ. Би таны үр дунд нь. Гэхдээ унтахаас өмнө хоёулаа даам тоглоно шүү. Гэж хөөрч догдосон дуугаар хэлээд өвөөгийнхөө нэг гарнаас зууран шатрууч ирв. Өвөө охинтойгоо даам тоглолгүй яах вэ? Ингэж дорж төвөнд чирэгдэн алхах зуур их л жаргалтай хэг инээн хэлэхэд охин. Тэгвэл хурдлаа та. Одоо миний алхаг гүйцэхгүй чирэгдээд байгаа хүн чинь намайг том болсон хойно бүр хэцүүдэх юм байна л да. Өвөө минь та яанаа яа гэж хөвгчлдэн инээлцээр хоёр давхарт гарч өрөөнд орж хаалга тас хийтэл хав. Харин хүү бэр хоёрын л гал дүрлцэх пэшингийн дэргэд юу ч ярилгүй чимээгүй хоцров. Пэшин дотор дүрлцэх галын хөнгөнөх чанга чимээг сонсох тусам нэг юм анхааруулж хилээдж байгаа юм шиг тус хоёрт цаанаасаа л хачин жихүүн санагданаа. Надад нэг л муу савн татаад байна. Аав ямар бодолтой байгаа болоо гэж цэцэг дуугарахад болд хоёр мөрөө хавчсан. Мэдэхгүй. Охиныг дээш аваад гарсан нь учиртай. Айчих байх гэж болгоомжлоо биз. Охиныг унтуулад буугаад ирэх байхаа. Тэгээд шуудахгүй бандах ирэх биз гэж суулхан дуугар. Гэтэл яг энэ агшинд. Ээжээ нааша гүрээд ирдэ. Гоё юм харуулъя. Гэх охиныхын чанга дуу аавынх нь өрөөнөөс гинэтсэн гэнэ. Охиных нь хашгирах дуу ихэд хөгжил баясалтай сонсогдсон ч тус хоёр хоёул дээд давхрууд хэрт хийтлээ цочин харцгаав. Ээжээ хурдлаарай гэж дахин хашгирав. Охин нь ээжигээ урд нь байнга дууддаг байсан ч энэ удаа яагаад ч юм тус хоёрт нэг л муу савн татаад явчихваа. Надад нэг л муу ёрын савн татаад байна гэж цэцэг нөхөр рүүгээ төгшингүй нүдээр харан хэлээд дээд давхрууд гүйхэд болдч даган яарн шогшов. Цэцэг төрүүлэн шогшсоор хоёр давхарт дөнгөж гартал. Өмнөх хаалга маш хүчтэй савгдан он ойхтой зэрэг. Өөдөөс нь ухасхийн гарч ирсэн охин нь хүм байтугай ад зэдгэрч айж цочмоор цангилсан чанга дугаар гинэд тас инээхэн дээрээ. Цэцэг түүнээс цочихдоо. Ээж минь хэмээн дуу алтан зогсон. Гэтэл өөдөөс нь хоёр нүдээ гялал зуулан тас инех охиных нь цагаан өнгийн унтлахын хувцсны энгэр цээж нь тэр чихтэй улаан цусанд шалбан нортлоо будагдчихсан байна. Хамгийн аимшигтай нь охин нь өвөөгийнхөө тасарсан толгойг зулайн үснээс нь зүүн гараар атгаад барьчихсан байхагаад гүйцэд шавхраагүй бүлээн цусан шалан дээр подхийн дусалж харагдав. Цэцэг нь аимшигтай байдлыг хараад л яана хэмээн ганц хашгираад л охиныхоо хоёр үлмийн урд ухаан алдан онов. Охин түүнийг ер тоосон шинжгүй нэг хальт хараад дээгүр налхан гарч аав руугаа харан зогсвоо. Ийм зогсохдоо солиотой хүн шиг чанга нээхэ ер байсангүй. Охиноосоо ердөө хоёрхан том алхмын зайд зогсох болт. Төвний гарт буй аавынхаа толгойг сая л олж хараад эгээдэл ухаан алдчихсангүй. 5 дугаар хэсэг. Тэрээр харсан зүйлдээ итгэж ядахтаа лавшруулан харлаа. Гөлийж хөшсөн хоёр нүдтэй харц тулж хэсэг ширцсний дараа сая аавыгаа мөн болохыг эргэлзээгүй таньж. Үгүй байлгүй. Үгүй гэж гашуудаж харуулсан дуугаар сулхан бовтно. Охин руугаа харлаа. Түүнийг тавлан бах таваа хангах мэт чанга инех охин түүнтэй харц тулмагцаа инехэ гинэт болчихв. Гэхдээ ихэд баясгалантай мишээсэн хിവэр харагдана. Болдын толгойд охин минь солиорчж эсвэл биеийг нь чөтгөр эзгэнч гэж гэсэн бодол сая л харван орж ирв.
Гэтэл охин нь түүний бодлыг уншсан мэт цочтлон тас инээд алдснаа. Ава. Охин нь дөнгөж сая өвөөгөө яг хоншиг төхөрөд толгойг нь аман хүзүүгээр нь тастаад авчихлаа. Энэ байна. Гэж гартаа буй өнөөх толгойгоо дээш өргөн харуулж. Гэцийг нь яраад голыг нь тасалж байхад муу өвөө минь яач гэж дуураагүй шүү. Миний өвөө үнэхээр багтаж биширмээр төвчээртэй байсан. Харин таныг тэгж төхөрбөл өвөө шиг маа яа гэж ганц ч аваа гаргахгүй үхэж чадах уу? Би таны эцийг аавын чинь энэ хэд хутгаар хаг яран төхөөрч толгойг чинь тасалж авмаар байна. Гэж хэлээд нөгөө гартаа барьсан цустай том хутгаа нүүрнийхөө өмнө барьж үзүүлэнгээ. Хот инээвэ. Болд түүний хутгийг хараад ээжигээ бас хөнөөчгүй гэж дотроо ихэд аж. Охин минь тэгж ярьж болохгүй. Хэмээн яаран дуурав. Гэвч тэрээр охин руугаа ганц жалхам дөхөж зүрхэлсэнгүй. За яхав. Та айгаад байвал төхөөрхөө дүрдээ азны. Уг нь би таны толгойг авч өвөөгийнхөө сүнстэй сакс тоглох гэж байсан юм. Та хардаа. Яг ингэж. Гээд доод давхарт байх том өрөөний хаалганы дээр тогтоосон саксны цагираг руу өвөөгийнхөө толгойг өрөөсөн гараараа шидчихвэ. Болдын харц аавынхаа толгойг өөрийн мэдлгүй дагуулan харав. Толгойч цагирганы ирмэгт шүргэлгүй цэвэрхэн орж доод торыг нь сар хийтэл шүргэн шалан дээр онож үүдний хаалга руу чиглэн хэд бөмбөрөд дээд давхар зогсоо тус хоёрын зүг харан тогтов. Болд аавынхаа толгой дээр харц удаан тогтоож зүрхэлсэнгүй. Өрцөн цаана нэгэн тасраад унчих шиг болсон учраас харцаа яаран буурал. Гэтэл охин нь түүнийг цочтол нэг чанга инээснэ. Та аавынхаа хойноос харуулсах хэрэггүй. Бүгд л эрт орой хизээ боловч заавал тамд очино. Хэдэн түмэн зол барьж ёроол уншуулж буян хийсэн ч зовлонт тамдал дарчлын шүү дээ. Тиймээс би таныг төхөөрч толгойгч нь авсныхаа дараа огт гашуудахгүй. Харин ч толгойгоор чинь өвөөгийнхөө сүнстэй сакс тоглоно. Гэхдээ одоо хоёулаа ээжийн толгойг эхлээд хамт авч хөл бөмбөг тоглоё. Гэхэд үүнээс л хамгийн их айж байсан болд. Үгүй, тэгж болохгүй гэж хэлэнгэ түүн рүү яаран ухасгив. Охин нь түүний энэ үгсийг огт тоосон шинжгүй. Хот инех зураа. Тэгж болно. Хэмээн хөлийн хөдөргөд ухаангүй хөвтө. Ээжийнхээ толгойг авахаар нэг гараараа үснээс натгаж нөгөө гартаа буй том хутгийнхаа эрийг гүрээнийхэн суц руу шууд зүглүүлв. Үүнийг харсан болд бүр амт тэмцэтлээ яаран сандраг. Үгүй, болохгүй гэж чанга хашгирах зураа огныхоо барьсан том хутганы хурц эрийг ээжийнхээ гүрээний суцанд яг хүрэхийн өмнө ам үлдэс барьж амжаад булаан авав. Хэрвээ тэрээр хоромж хүрэхгүй маш өчүүхэн бага хугацаа алдсан бол хүйтэн мэсний хурцэр эхнэрийнх нь гүрээний суцыг тас огтолж бүлээн цус нь ол ойдох байлаа. Болд тэрхэн мөчөд яг ингэж бодоод хоёр гар нь өөрийн мэдлгүй салгалан чичрэв. Харин охин нь хутгаа авах гэж тэмцэлцсэнгүй. Аав руугаа хорсолтой харж чиний навгач нь миний ээж биш гэж насанд хүрсэн залуу бүсгүй дуугаар хэлхэн тэрэ. Охиныхоо гинтийн энэ дуунаас хэртгэхийн цочсон болд түүнийг өөрөөсөө яаран түлхэн холдол. Гэхдээ айж алмаарсан харцаа түүнээс салгасангүй. Наад руу битгий гөлдрөөд бай. Гэхдээ би чиний охин биш гэж нөгөө бүсгүй хоолойгоор дуурав.
Гэхдээ түүний хоол өмнөхөөсөө арай илүү хахир сонсогдов. Ойхных нь биеийг сүнс эзэгнсэн болохыг болд сая л эргэлзээгүй ойлгов. Гэлээж тэрээр тус сүнсийг огныхоо биеэс яаж зайлуулах арга тэрхэн хоромдолсонгүй. Гэхдээ дуугүй байсангүй. Моёрын ад сэтгэрчи. Миний охины биеэс хурдан зайл гэж хашгир. Гэвч энэ тус болсонгүй. Чи намайг зайлуулж чадахгүй. Харин ч би яг одоо чиний биеийг эргшээж эхнэр охин хоёрын чинь бүрлгэн. Танай хөгшин халтар нохой чин чамд үлдэхгүй. Танай голомтыг хүйс тэмтэрнэ гэж маш заналтай хэлв. Болдод энэ үгс маш аимшигтай сонсогдов. Гэлээж тэр мөчөөгөө өгсөнгүй. Чи миний биеийг эзэгнэж чадахгүй. Чадах байсан бол аль түрүүл эргшээж сансандаа хүрэх байсан гэв. Тэр ингэж хэлснийхээ дараа нэрэн миний биеийг эзэмдэж эргшээх байсан бол аль түрүүл тэгэх байсан шүү дээ. Эргшээж чадахгүй болоод л охины минь бийд шүглсэн байна гэж бодоод баггүй зоригчж. Миний охины биенээс хурдан зайл гэж хашгир. Гэтэл ухаангүй хэвдэж байсан ихнэр нь түүний чангын дуунаар сэргэн дээш өндиж тус хоёрыг айж гайхсан үдээр ээлжлэн харав. Охин нь түүнийг шоолох мэт тас инеж. Чи хатам аавынхаа цустай өгөр толгойг хайгаад байна уу? Тийшээ хар. Тэр доор наашаа хараад хэвтэж байна гэж доод давхар руу зүүн гарынхаа 7 овор хуруу гарцаа. Цэцэг тэр зүг харсангүй. Гагцгүй охноос нь гарах насанд хүрсэн бүсгүй хүний хахир муухай дууг сонсоод хэртгэхийтлээ зочиж. Бурхан минь хэмээн сулхан бовтноход болд. Битгий охины минь биеийг сүнс эзгэнч гэж. Үгүй байлгүй. Охины хурдан барьж аваад нуруу налгаад гэж цэцэг яаран дуурахад болдж тэр дээр охин руугаа ухасхийн баримгцаа. Хоёр далныхан дунд бат хийтэл нэлээд хүчтэй халагдав. Охины нуруу ихэд хорссон учраас. Яа л та би таныг өвөд гэлэндээ гэж өөрийн эрх танхил нялх дуугаар уйлганава. Харин охины биеийг эзэгнэн байсан мөнөө гэсэнс дэрэгдэх хаалганы дэргэд гинэт гарч ирв. Энэ болоо дорж өвгөнтэй учирсан нөгөө цагаан даашинцтай толгойгүй бүсгүй сүнс байл. Түүнийг ямар ч анир чимээгүй гарч ирэхийг тус гурвын аль нь ч харсангүй. Өвөөдөө хэлнэ шүү. Өвөөгөө хэмээн цэцэг хоолоо зангируулан хэлснэ хаалганы дэргэд зогсоо мөнөх аимшиг зүйлийг харамгацаа. Ээж минь гэж цочсон чанга дуугаар дууалтаад түүн рүү гөлийсэн чихтэй таг хөшчв. Аавын хоёр түүний харсан зүг цочин хартал мөнөө гэсэнс. Та нар намайг хизээч тонилгож чадахгүй. Та нар бүгд үгж голомт чинь харлаа. Эхлээд охины чинэмийг гэж цуурай хатсан муухай хахир дуугаар хорсолтой хэлв. Ийм аимшигтай дүр зураг дуу хоолой киноноос ч харж байгаагүй бяцхан охины царайнд цусгүй болсон мэт хувхай цааж. Аава гэж час хийтэл нэг чанга чарлаад аавынхаа ингэрд нүрээ наа шигдэв. Болд жохно хармалсан хар зөнгөөрөө тас тэврэхэд охиных нь бүх биеийн салгалтлаа жижирч байваа. Миний охин битгий. Аав нь охиноо хамгаална. Хэмээн яран бовтноснаа. Урд ороо зүгтаа гэж их нэртэй хандан хэлээд түүнийг өмнө оруулж охиноо тэврэн шат руу гүйцгээхэд та зогтаад хатах байтэ гэд
шоолох мэд шолмын муухай хахир дугаар энээх нь хард сонсогдно. Тос горов төөн рүү нэг ч харалгүй зугтангүйсээр нэг давхарт бууж үүдний хаалга руу шууд л зүглэв. Ийн амт тэмцэн зугтаж байхдаа том өрөө үүдний хаалга хоёрын дунд буй доржийн толгойг анзаарах ухаан сихэ байсангүй. Дэрэг дүүрэн шуудалгүй өнгөрөх гэдэл мөнөөх амьгүй хэвтэж байсан. Мөнөөх толгой гэнэт ам орч. Хөөхтөд мэн. Автайга хамт үхэж тамд очицгоо л доо. Гэж хэлээд амнаасаа цус үсч үүлэн эг маггүй хөхрөн инээхэн тэрэ. Ингээд ч зогсохгүй. Тус горвыг чиглэн газрын уруу шиг л үйлсэн бөмбөг адил маш хурдан бөмбөрөв. Санаанд багтамгүй энэ аимшигтай ямиг азар охин харж зүрхэлсэнгүй. Тэрээр аавынхаа хүзүүнээс хоёр гараараа тас твэрч баруун цээжинд нь нүрээ наасан хэмэр бай. Хэрвээ харсан бол айсандаа шууд л ухаан алдаж эргэн сэрэгтэй. Урдын цаваа сэргэлэн зантай охин биш. Галзуу солио өвчтэй болоод сэрэх нь эргэлзээгүй бай. Харин болт цэцэг хоёр өөрсдийг нь чиглэн өнхрөхдөө чөтгөрийн муухай чанга дуугаар тасралтгүй хөхрөн инех тэрхүү цустай толгойг нүдээ бүлтрэх төгтөл цочин нэг зогт тусаад урагш харайцгаава. Өөдөнд төрүүлж хөрсөн цэцэг хаалганы дүгжээг санд мэд мултлан уута гарах гэдэл яг урд нь дорж зогсож байх нь тэр. Цэцэг золтой дахиад муужраад унчгалгүй ээжээ гэж чанга дуу алдатлаа зочин ухрахад хөөхтэй тэрсэн болтч ааваасаа харцвал салган ширтсэн чихтэй ухрав. 6 дугаар хэсэг. Тус хоёр өмнөө буй доржиг аавыгаа юу сүнсэн үү эсвэл нөгөө аимшигт зэтгэр үү гэдгийг ялгаж ис чадан ийн хойш хоёр алхтал. Та нараа аавыгаа ачохондоо хон шиг дөгөөр өгч хүний осноос гаж харигслуулж алуулчихад байхад тасарсан толгойг нь тоохгүй хаяад хаашаа зүгтах гэсэн юм. Гэж өмнө нь зогсоо дорж ихэд ууртай хэлв. Түүнийг ийн хэлэхэд аман огт хөдөлсөнгүй. Гэхдээ аавынхын дуу хоолой яг мөн байв. Тус хоёрч аав биш гэдэгт огт эргэлцгээ болов. Гэвч хаагуур яаж зүгтаж гарах аргаа олохгүй. Дэм ээл хэдэн тийш бүлтгэнэн зогсно. Харин өөрөөс нь гарсан дуу хоолойноос хэрдэхийн цочсон дорж амаа хэд ангалзууснаа сая л үг хэлэхсэхэдэ болж. Борхон минь. Би нэг ч үг хэлээгүй шүү дээ. Хөөхтүүд минь ааваасаа бүү. Аавд нь чөтгөр шүгэлчгээд байна. Хэмээн яаран хэлв. Гэвч нөгөө хоёр нь түүний энэ үгэнд итгэсэнгүй. Гэлээч хаашаа зүгтхаа мэдэхгүй зогссоор л байв. Чамайг бэтгий ай гэж хэлсэн шүү дээ. Хэмээн аавынх нь ард ирсэн лам дээлтэй 80 орчим насны өндөр хар өвгөн нэлээн бухимдсан дуугаар хэлэхтэйгээ зэрэг гарт буй том хар ирэхээр түүний нурууг пат хийтэл шавхуурдва. Дорж шавхуурдуулсан даруйда нуруугаараа нэг хотос хийснэ. Босгод авахд өнөөх ламч араас нь орж ирв. Өндөр нуруутай энэ хөгшин лам болоо банд гихч билээ. Тэрбэрийн бяцхан суманд байдаг ганц лам бөгөөд нутгийн иргэдийн хагасан түүнийг хүний зовлонд амташсан шар хувалц хэдэн төвд тарин мэдхээс цаашгүй хоосон толгойд химэн амаа олохгүй муулцгар. Харин үлдсэн хагасан түүнийг манай нутагт өрөөлөөр мэндэлсэн хувилгаан төгсгийг ээрсэн бод сэтгэлтэн мондог эрдэм номтой лантан амьд бурхан багш гэж өргөмжилцгөө. Түүнийг ингэж хэд өргөмжлөн шүддэг эрэгдээ нэг нь дорж бөгөөд
Түүнтэй садан төрлөөсөө ч илүү дотн харьцаатай байлээ. Тийм учраас л түүнийг ийм хурдан дагуулж ирсэн хэрэг. Баянтламыг доржийн араас ийн дагаж орж ирэхэд л нөгөө хоёр сая л эргэлцгээ болвоо. Хөөхтүүд минь, манай хөрш хар өнгөрч гэж дорж босго давангуу таал яаран хэлтэл нөгөө толгой яг хөлийнх нь урд өнхрөн ирж тус хэдийн дахин үхэлцгийг хагарах төгтөл айлгаж зочив. Ялангуяа тус толгой доржийн нүүрөөд харан тогтсон учраас түүнтэй харц тулсан тэрээр бүр зүрхээс зогсох шахтал айн цочвоо. Тэнгэр минь, нөгөө толгой байна шүү дээ гэж дорж түүнээс харцаа салгаж ис чадан ширтсэн чихтэй дуугархад би бол чи бол би хэмээн мөнөөх толгой амнасаа цус үсчүүлэн хэлээд гэд муухай инэвэ. Төвний амнаас гарсан дуу хоолой тохуутай инээд хоёр яг өөрийнхөө адилхан байлаа. Бэтгий айхгүй бол ямар ч гэмгүй гэж банд хэлээд тонил чи хэмээн хашгираад тус толгойг хар ирэхээр шавхурд. Гэтэл мөнөөх толгой бяцхан түүдэг мэт улаан гал болон дүрс хийснэ. Тэр дорхно замхран алга болчихвоо. Гэхдээ чанга хөхрөн инээхэн цуурайцаар л. Баянд ч зүгээр зогссонгүй. Төвд тарин дөнгөрүүлж эрхээ эргүүлж байснаа мөнөөх эзэн бийгүй чанга инээдийг чимээгүй боломогцоо. Доржоо чиний өрөөнд орцгоё. Зөвхөн миний хэлснийг л уйлдээрээ. Юу ч харсан айж болохгүй шүү гэж тус хэдэд анхааруулахад дорж. За хийчээ хэмээн толгой дөхөн сулхан бовтнаа. Түүнтэй зэрэгцэж шат руу чиглэн алхац гаахад хөөхтэй тэрсэн болтч эхнэрийн хамт хойноос нь дагав. Тэд шат хүртэл алхахдаа ганц ч үг солилцсонгүй. Өөрсдийнх нь алхах, амьсгалах чимээг эс тооцвол өөр өчүүхэн чанар чимээгүй намгүм ноёрхсон байгаа нь үзээгүйгээ үзэж үстэй толгойгоо алдах төгсөн хадам хүү бэр гуравт үнэхээр аимшигтай байлаа. Ялангуяа болт цэцэг хоёр дахиж дээд давхарт гарна гэхээс ясн хавталцаж байваа. Гэлээч бурхан мэд шүтэж хүндэлдэг лам нь байгаа учраас баггүй горилготой алхсаар шатны урд ирэв. Гэтэл аавынхаа хүзүүнээс чангаас чанга тэрчгсэн байсан охиных нь хоёр гар гэнэт суларч байдгаараа дагжин чичирч байсан биеийн сул байж толгой нь хажуу тийш гэлжийн унжаад ирхэн тэр. Нэг л муу юм болсныг зөнгөөрөө ойлгож сандарсан болд охин руугаа яаран хартал. Орол нь хөхөрч царай нь бүр хувхаа яс мэт болтлоо цайсан бай. Ялангуяа цэцэгт охин нь яг л дөнгөж саяхан амь тавьсан мэт харагдваа. Дотор нь ч бал хийгээд явчихв. Яна, миний охин яачихва? Хэмээн цэцэг зангирч саарлцсан хоолойгоор хашгираад охиныхоо хоёр хацрыг хоёр алганыхаа дунд хавчуулан толгойг нь дээшлүүлэн харав. Охин үдэ нээсэнгүй. Гэхдээ амьсгалж байна. Гэлээж цэцгийн айдас дундарсангүй. Охин нь удахгүй амь тавих гэж буй мэд аимшигтай харагд. Болдод ч гэсэн яг тэгж харагдсан учраас миний охин яасан бэ? Нүдэ нээгэр гэж уйлах төгтлөө айж сандарсан дуугаар яаран дуудав. Охин сэрсэнгүй. Харин ч амьсгал нь тасалдаад ирэв. Тэнгэр бурхан сахиус минь. Миний охин өвөн байна. Чи минь яачих вэ? гэж дорж төөн рүү уйлган дөхтөл. Охин
Харгайтай. Нүгэл боёна дэслүүлэхээр эрлэг рүү явлаа. Гэх охиных нь гонигтай нам уухан дуу үүдний тэндээс гинэд гарав. Бос дөрөв үүдний хаалга руу дав хийтлээ цочин харцгаатал. Хар өвгний сүнстэй хөдлөлдсөн охиныхын сүнс өөрсөд рүү гониг дүүрснүүдээр эргэж хараад зогсож байхан дэрээ. Үүнийг нөгөө гурваасаа арай төрүүлж харсан цэцэг. Үгүй миний охин гэж зангирч цагирцсан дуугаар хашгиранга урагш ухас хийн нэг алхаад л тэр дороо зогсоход хар өвгний сүнс. Цэцэг чи яарах хэрэггүй. Чамайч гэсэн үхэл рүү чи энэ шөнийн дотор яг ингэж хөтлөөд явна. Гэж хэлээд охины сүнсийг хөтлөн гадагш гарахаар ирэхэд би жах айгаад та надтай хамт явахгүй мүү гэж охины сүнс нь доржоос царайчлангүй. Доржд энэ үнэхээр элэг энтерм сонсогдов. Гэл ээж тэрээр Миний охин гэж ойлгонохоос өөрийг хийж чадсангүй. Амнаасаа ч илүү хайрладаг ганцаач охин ингээд үүр далтчхаж байгаа юм шиг санагдав. Цэцэгч бас яг ингэж бодоод ухаанаас хамууртал айж байв. Гэлэж ганц охиныхоо сүнсийг өөрсдөө биед нь буцаан дуудаж оруулж чадахгүй тул дэрэгдээ зогсоо банд ламдал найдаж байв. Банд ламч Бурхны шав болсноос хойш тэнэмэл сүнс элдв хийбит альбан дээрэг зөөнгүй харж номын хүчээр ном хотгож байсан учраас өөртөө маш итгэлтэй ирсэн билээ. Гэвч хүний сүнс нь биенээсээ ингээд гараад явахыг нэгч харж байгаагүй тул баггүй гайхав. Гэхдээ тэрээр охины сүнс гэдэгт огт эргэлдсэнгүй. Харин болд харсандаа шууд итгэсэнгүй. Үнэхээр миний охины сүнс үү? Эсвэл нөгөө ард сэтгэр ингэж хувраад байна уу гэж эргэлзэн зогсно. Гэлээж тэр тэвэртэн буй охинтой ялгахын аргагүй адилхан сүнс зэтгэр нь танигдахгүй юм гэр бүлд нь сэтгэл хорогдон хорогцоор гарч байхыг харахад өмнө нь харсан тасарсан атла амьд луга ярьж инээдэх толгой. Толгойгүй атла ярддаг сүнснээс ч илүү аимшигтай харагдав. Тэднийг харсаар байтал үүдээр гарсан хар өвгөн охины сүнс хоёр хаалганд ч хүрээгүй атал хаалга тас хийтэл хүчтэй саван хаагдваа. Тэдэнд энэ нь яг л нөгөө ертөнцийн хаалга хаагдах мэт санагдав. Хаалгын хаагдмагц охины нүд гинэт нээгдэж өөрийг нь тэврэн зогсоо болдын харцтай харц яг халц толов. Гэвч тэрээр балчир охины нэлхнүүдээр биш. Шолмын харц ийм л байдаг байх гэмээр өөрийн ирэхгүй айдас хүрмээр хүмүүн бусын хүйтэн харцаар харна. Үүнийг нь ихэндээ огт анзаараагүй болдоо. Охиноо сэрэгчлээ гэж нүдээ сэрэгтэл баярлав. Гэвч тэр дорхно учрыг нь ойлгож бүх шар үсээ өрвөс хийтлээ зочихдоо түүнийг шалан дээр золтой ойл хайчихсангүй. Айж цочсноосоо болоод бүлтрэх дөгтлөө томорсон нүдээ дөөний харцнаас салгаж чадсангүй. Энэ ганц хормын агшинд түүнд яг л охиноо биш ад зэтгэр тэврээд зогсож байгаа юм шиг аимшигтай санагдав. Гэтэл охин нь тэрхэн агшинд Аава би үхэж та охинтойгоо хамт үхээчтэй би хайгаад байна гэж дуулдах төдий сулхан дуугар. Цэцэгтэн нь хизээ мүдгүй яг ам тавих гэж буй мэт сонсогдсон учраас ихэд зочирдож Яна миний охин яачгаа хэмээн түүн рүү ухасхийн хүрэхэд болд. Цаашаа бай. Охины биег нөгөө зэтгэр чинь дахиад эзэмтчихч гэж яран хэлв. Үүнийг сонссон дорж охины нүдийг саял анзаарч бурхан сахиус минь хэмээн уулга алдаад бэндаха одоо яана та минь хурдалж үзээч охинд минь туслаач дээ гэж түүнийг царайчлан ойлгоноход
Ойхны өөрийн бус хүйтэн гөлгөр харц руу харах банд түүний үгийг сонссон шинжгүй. Тарин бололтой хідэн үг амандаа бутнаснаа. Нуруу мөнөөх хар ирэхээр нилээ хүчтэй оролгов. Гэвч охины бид шүглсэн сүнс энэ удаа түүнээс гарсангүй. Аава, энэ өвөг явуулал та. Намайг зодоод байна. Би яагаад вэ? Гэж чанга дуугаар уйлан хаш гарахад байна. Зайлтай шолон бэ. Хэмээн бовтнаа дахин хүчтэй ороолгоход охин тэр даруй даал чимээгүй болж. Хүмүүн булсын айхтар харцсан хормын дотор өөрчлөгдөж айдас шамлалт тунарсан өөрийн нэл харцаар банд руу аврал ирэх мэт нэг хараад ухаан алдав. Охиноо дээшээ хурдан гаргаа гэж банд болдод хандан хэлэхэд. За хэмээн толгойд охин дуураад хүүхдэд тэрсээр шатууд яарангүй. Уг нь бандд оржийн өрөөнд орж бурхан сахиусных нь урд нөгөө айхтар зэтгэрийг тонилгох санаатай байваа. Тэрээр жил болгоно л энэ айлын урилга заллагаар морилон эрэхтэй. Тэрхүү бурхан шүтээнийх нь урд гүрэм заслын ном уншдаг заншилтай. Гэвч болд цэцэг хоёр шүтэн сахиусаа галт хийснэ хэлэх нь байтугай. Тэр тухайгаа сансан ч үгүй. Хэд их айж сандарснаасаа болоод юун тэр тухай бодох мангтай амтд. Аавынхаа өрөө рүү хар гүйхээр л орцгоо. Өрөөнд ороод ч тэр тухайгаа сансан ч үгүй. Болд хаалгаар оронгуутаал өрөөний баруун ханам цэлих том цонхны доор байх аавынхаа өргөн диван руу шууд гүйн очоод охиноо зөөлөн тавив. Тэгээд сэргчих болов уу гэсэн горилго төгшүүр хурсан нүдээр охиноо харцгаав. Охин нь сэргэх шинж огт үгүй харагданаа. Цонхитой цайсан нүр хөхөрсөн уруул нь өөрчлөгдөж дээрдсэн юмгүй яг хിവэрэ байв. Охин минь сэрэхгүй бол яана гэж цэцэг гэлтэл ухаангүй хэвтэж буй охины нүд гэнэт нээгдэж. Охин чинь өгсөн. Хэмээн тус хоёрыг цочтол мөнөөх бүсгүй дуугаар чанга хэлээд. Гэт тас инээснэ гэнэт чимээгүй болчих. Хоёр нүдэнч тэр дорхно анж юу ч хэлээгүй мэт нөгөөл ухаангүй хэвэр болвоо. Гэтэл яг энэхэн агшинд байдгаараа айхалсаар бандын хамт босго дөнгөж даван орж ирсэнд орж орон дээрх ухаангүй ач охиноо болон хүүбэр хоёроо нэг гүйлгэн харснаа. Бурхандаа залбирахаар хоймроод алга гавсран харав. Гэвч бурхан шүтэн нь байсангүй. Тэрээр хитэн үе дамжин шүтэж ирсэн бурхан шүтэнэ байхгүй гараад дөнгөж төрүүхэн харсан аимшигт ад сэтгэрээс айснаасаа чил үеих айж цочирдов. Бурхан сахиус минь гэж өөрийн мэдлгүй дуу алдснаа хүүбэр хоёр руугаа харж тэнд байдаг бурхан хаан байна уу? Хэн авчгаа? Хэмээн яран асуухад болд хоосон гүнгэр руу нэг харснаа. Нэрэ тийм шүү дээ гэж сулхан бовтнаад бурхнаа яаснаа хэлэхээр аав руугаа хартал. Би галт хийчихсэн юм. Гэх мөнөөх бүсгүй дуу гинэт хатав. Бүгд тэр зүг дав хийлээ цочин харцгаатал. Бурхны гүнгэрва дотор нь цагаан даашинцтай нөгөө өндөр бүсгүй тохон чинээхэн болчихсон сууж байхан дэрээ. Гэхдээ энэ удаа түүний толгой мөрөн дээрээ байхаагаад толгойн оронд нь жамсран бурхны тэргүүнд байдаг шиг улаан цус тусалсан гавлын ясан титэмтэй харагдав. Ингээд ч зогсохгүй хүзүүнд нь буй ирхэнч маш олон хүний гавлын яс байхаагаад өөрсдрүүн ширтэх хоосон ухар хайнаас нь шэнгэн улаан цус яг л нулимс адил горхилон урсаж байв. Ёо гихч нь болоод байна гэж дорж түүнийг харсан даруйдаа дуалтахад. Би чиний бурхан шүтэнтэй ч найзлах байгаа байсан. Хэмээн мөнөөх зэтгэр тас инэв.
Энэ шулан бүр дайжин тоху хийж байх шив гэж банд түүнээс гарц салгахгүй бовтноснаа. Жамсран бурхны зүрхэн тарныг чанга дуугаар дөнгөн үүсээр хоймроод ихэд зоримог алхахад нөгөө гурав нь араас нь дагаж зүрхэлсэнгүй. Бандыг ямар үйлдэл хийх бол гэсэн янзтай араас нь ширтэн зогсно. Банд хэдхэн том алхаад л шулмын урд дөнгөж очтол саадхан түүнийг дайжигнах мэт чанга инээснээ оргүй алга болчихв. Гэхдээ муухай чанга инээд нь түүний толгой дээр хэдэн хормын турш цуурайтва. Банд шулмын муухай инээдийг чимээгүй болтол тарин дөнгөнүүлж байснаа. Нөгөө гурав руу харж уртаар шүүр салтаад. Өдий 80 наслахта. Юм харж байсангүй гэснэ. Болд дээр харц тогтож. Борхон шүтэнч нь хаан байна. Гэхэд болд. Пэшнт хийгээд дээр нь шар тас асгаа шатаачихсан. Гэснэ аав руугаа гимжсэн үдээр харав. Үүнийг сонссон доржинүүд бүлтрэх шахтлаа томорч. Чи чинь гэд цааш үг хэлж чадалгүй чимээгүй болов. Жамсран сахиус нь өөртөө ганц ч үг дуугарч байгаагүй ч түүнийг амьд шүтэн химээ дүүнд өглөө бүр үр ачаа даатхан чин сэтгэлээсээ залбирч зүрхэн тарныг нь хэдэн мянга уншдаг тэрээр үнэхээр их цочирдвоо. Гэр бүлэн дутагдах гачигдах юмгүй энх тунх амьдарч буйн Жамсран бурхных нь ачи вэл гэдэгт өчөөхөн ч эргэлздэггүй. Өөрийнх нь өглөө бүр залбирдаг догшин дүрт шүтэн гэр бүл үр ачт нь учирч болзошгүй хүн болон хүмүүн бусын хорлол гентийн гай барцад альбан тийрэн ад сэтгэрийг галдурлцсан хилэнт 3 мэлмигээр дагжтал айлгаж баруун гартдах хурц ил дээрээ тас цавчин матар толгойд улаан гутлаараа бяцгиш уушиг зүрхийг нь хурц дөрвөн соёогоор тас хазан идэж устгадаг гэж бат идэгсээр ирсэн. Тэмээс тэрээр догшин бурхан хэлэгнэж гэр бүлийг нь сөүрлж хүйдэ химэн ихэд. Ялангуяа гайман ганц ач охинд минь гай дуудчихсан байх вэ гэсэн айдас хамгийн ихэнд захилан орж ирвэ. Би таныг гэж л бодсон. Хэмээн болд яриагаа цааш үргэлжлүүлж бүгдийг ирэв. Дорж түүний яриг хам хум сонсож дуусвоогүй юу? Догшин сахиус минь ач охиныг минь өршөө гэж залбирахад банд ухаангүй хөвтө охин руу нэг гарснаа болдод хандав. Чи тэр пэшн дотроос бурхан шүтэнэ хурдан гаргаж ав. Халуун байгаа шүү. Тэнд нь тавьчих. Одоо шүншиггүй болоо биз. Та нар айх явдалгүй гэж амгалан дуугаар хэлээд зүүн мөрөндөө буй улаан хүрэн дааван үүргэвч нөгөө гартаа барин охины зүг алхахад дорж хүүгийнхээ хамт гарах гэснэ. Ач охиныхоо сонхийто зайсан үхмэл царай руу хараад түүнд санаа зовж хорогдохдоо өөрийн ирэхгүй үлдвэ.